Цанаа төмсийн DBS-ийн үзэгч та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг айлтган дэвшүүлж байна. Бид та бүхэндээ өдөр бүрийн 19 цагаас бэлтгэн үзүүлдэг төмсийн мэдээллийн хөтөлбөрийн шинэхэн дугаараа төлөвлөхөд бэлэн болж байна. Үзэгч та бүхэндээ өнгөрөгч BM нэм гарагт болон өнөөдрийн даваа гарагийн онцлог мэдээлүүдэд танилцуулна. Тиймээдээ Дархуул аймагт гүйцэтгэгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын нэг болох Мөсөн ордны ажлын явцтай танилцлаа. Бүтээн байгуулалтын ажил 2025 онд эхэлж, одоогийн байдлаар 20 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байгааг онцолжээ. Хаврын бүтээн байгуулалтын ажлын улирал эхэлсэнтэй холбогдуулж хийгдэж байгаа ажлуудтайгаа танилцж явнаа. За энэ дотор ойрын жилүүдэд хамгийн том төсөл маань энэ бидний зогсож байгаа өвлийн ордны энэ бүтээн байгуулалтын ажил байна. За өнгөрсөн жил Хэлийн цэргийн ерхий газрын 0119 дугаар анги гүйцэтгэгчээр шалгарч ингэж гэрээлээд нодлон ажлаа эхэлсэн байгаа. За нодлонгийн төлөвлөсөн ажил бол бас санаа төрөөгүй 100% гүйцэтгэл бол гарч амжаагүй. За энийг бол энэ жил нөхөж шахаж хийх ёстой. За харамсалтай нь мөн өнөөдөр 5 сарын 2-ын болцоод байдаг. Бусад хувийн компаниуд, хувийн бүтээн байгуулалтууд эхэлчихэд байдаг. Гэтэл энэ ажил маань бас эхэлж өгөхгүй нэг ийм санаа зовоосон ажил байсан. За өнөөдөр ингээ газар дээр нь танилцаад за мөн хяналтын Батбаяр төлөөлөгчөөр ахлуулсан хяналтын багийнхантай газар дээр нь ажиллаж за энэ бүгдийн бол учрыг тайллаа. За ингээд ямар ч байсан бүтээн байгуулалтын ажил бол эх 7 хоногт ингээд эхлээд явна. Гол нөгөө суур дүүргэлттэй бүтээн байгуулалтын ажлууд нь бол үндсэндээ бол хийгдсэн. За эндээс дээшээгээ ингээд дам нуруу хучлтын ийм ажлууд нь бол үлдсэн байгаа юм байна. За тэгээ ямар ч байсан энэ жилдээ ажлуудыг бол нэлээд шахаад явахаар ажиллаж байна. За тэгэхээр энэ бүтээн байгуулалт маань бол зөвхөн энэ цэргийн анги гэдэг орхиж болохгүй. Тэгэхээр захиалагч бол яам. За яамны захиалагчийн хяналтын багийг бол үүргийг орон нутаг хариуцж байна. За дээрээс нь мөн аймгийн иргэд орлонд төлөвлөж Батбаяр ахаар бас ахлуулсан хяналтын баг давхар ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бол зөвхөн дарханчуудын маань өсөөлж байгаа зүйл биш. Энэ нийт өвлийн спорт сонирхож хүүхд залуучууд ард иргэдийн маань орон даяар орон нутагт анхны төсөл байхгүй усан төсвөр хийгдэж байгаа анхны ийм өсөн ордон болох юм байна. Тэгэхээр энэ бол үлгэр жишээ ийм бүтээн байгуулалт болох ёстой. За дээрээс нь манай бас айрмын ийм бүтээн байгуулалтын ийм тусгай чигүүргийн анги оролцож байгаа гэдгээр бас хариуцлагатай байх ёстой. Цаашдаа энэ армийнхан маань бүтээн байгуулалтын ажилд хэрхэн яаж оролцдог вэ гэдгийг энэ бүтээн байгуулалтаар харуулах ёстой. Та бүхэн санаж байгаа бохын United Arena маань за зураг төсөлтөйг нийлэх бол бүр 2008 онд ихсэн төсөл шүү дээ. 24 онд бид арай гэж ашиглалтанд оруулж дууссан тийм ээ. Тэгэхэд Батлан хамгаалах яамны дэргэдэх барилгын цэргийн анги бүр тэр дотроо 240 цэрэг хүүхдүүд тэнд казармал дотор нь амьдраад анги нь баг тэр чигээр энэ шиг нүүж ирээд 6 сарын дотор энийг ашиглалтанд оруулж дуусгасан. Ийм гайхамшигтай сайхан бүтээн байгуулалт болж байсан. За яг тэрэн шиг энэ Хэлийн цэргийнхэн бол энд өөрсдөө харуулах ёстой. Барилга өгсөлийн ажил бол үндсэндээ 2025 онд гүйцэтгээд эхэлсэн. Тэгээ 2025 онд гүйцэтсэн. Өнөөдөр яг энэ байгаа гүйцэтгэл маань 20 орчим хувьтай явж байна. За энэ жилийнхээ тавигдсан 5.4 тэрбум төгрөгийн төсөвтэй багтаасан ажил маань хийгдээд барилгын гүйцэтгэл энэ жилдээ нэг 50 орчим хувьтай болж энэ жилдээ төр зогсох юм. Тодтолоор магадгүй зөвхөн төсөв нэмэгдээд ингээд явах юм бол цаашаа ажлыг нэмэгдүүлээд явах тийм боломжтой. Тэгээ ерөнхийдөө бол энэ улсын төсвийн хөрөнгө оруулалт тавьж байгаа нөхцөлийг харж байхад бол 2027 оны 12 сарда бүрэн ашиглалтанд орно гэсэн төлөвтэй явж байгаа. Одоо яг барилгын ажил хийсэн. Одоо барилгын ажил маань энэ жилийн барилгын ажил сая гишүүнээс ер нь үүрэг чиглэлээ авлаа. Тэгээ бид нар энэ жилийн барилгын ажлыг уг нь бол энэ 2025 оны цагаан сар өнгөрөөд 3 дугаар сараас эхлээд ажлыг явуул юу гэж байсан. Тэгээд энэ дээрээ бас нэг захиалагчтайгаа автартайгаа бүгдээрээ хамтарсан хурлыг хийлдэ тодорхойгүй асуудлууд бас байсан. Төсвийн гадна дэд бүтцийг манайх хийхгүй дараагийн гүйцэтгэгчийн сонгоно ингээд зэрэгэлдээ юм ярьсаар хагаад тэр шийдлийг сая 2 хоногийн өмнө авлаа. Тэгэхээр бид нар эх 7 хоногоос энэ жилийнхээ ажлыг бүрэн эхлүүлээд үндсэндээ энэ гараг төлөвөө 5 сарын 13-нд гаргацсан байж байна тий. Тэгээд 5 сарын 13-наас 10 сарын 30-ны хүртэл ажлаа хийгээд бүрэн дуусна. Дараагийн мэдээ, орон нутагт анх удаа олон улсын стандартад нийцсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгай хэрэгцээтэй боловсрол олгох шинэ цэцэрлэгийн барилга Дархуул аймагт шинээр нэгдлээ. Энэхүү цэцэрлэг нь тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд боловсрол олгодог 7 дугаар цэцэрлэгийн өргөтгөл бөгөөд шинээр 19 ажлын байр нэмэгдэж нийтдээ 30 мэргэжлийн боловсон хүчин ажиллах юм байна.
Орон нутагт анх удаа олон улсын стандартад нийцсэн шаардлага хангасан тоног төхөөрөмжтэй мэрэгжлийн боловсон хүчинтэй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгай хэрэгцээд боловсрол олгох шинэ цэцэрлэгийн барилга Дархуул аймагт нэгтлээ. Нээлтийн үйл ажиллагаанд улсын хурлын гишүүн, төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Болдын Жавхлан, улсын хурлын гишүүн Аж үйлдвэр Эрдэс баялагын сайд Дамдням, аймгийн засаг дарга Аз Жаргал, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Янжмаа нар оролцлоо. Ахмадчуудын хувьд маань хүсэн хүлээж байсан нэг сайхан бүтээн байгуулалтын ажил одоо ахмадчуудаа удаалгаа нээж байна. За энэ юу вэ гэхээр манай 7 дугаар цэцэрлэгийн өргөтгөл орон нутагт анх удаа тусгай хэрэгцээд хөгжлийн бэрхшээлтэй сургуулийн өмнөх бос сургуулийн хүүхдүүдэд зориулсан тусгай тоног төхөөрөмжтэй за энд мөн бэлтгэгдсэн болсон хүчин багш нартай ийм одоо сайхан цэцэрлэг ашиглалтанд орлоо. За энэ төсөл бол анх бүр 2021 онд яг ковидын үед одоо эцэг эхчүүдийн одоо шаардлага эцэг эхчүүдийн хүсэлд энэ бүгдээр одоо суурилж ингэж одоо анх төсөл эхэлж байсан. За эхлээд бол зөвхөн одоо өргөтгөлийн хэмжээнд яригдчихсэн бол одоо ингээд яг бие даасан ийм одоо томоохон цэцэрлэг маань ашиглалтанд орлоо. За энд одоо хил засал, барай засал, усан засал гэдэг яг тусгай хэрэгцээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ерхий улс орны сургуульд орох хүртэл энэ одоо хугацаанд одоо энэ одоо чиглэлүүдээр нь бэлтгэж за ерхий улсын сургуульд орох яг тэр насан дээр нь одоо ерхий улсын сургуулийн тэр одоо хэрэгцээ шаардлагыг хангасан хүүхдүүдийг бэлтгэдэг ийм одоо сайхан цэцэрлэгтэй болсоо. За энэ бол одоо маш олон талын маш олон хүмүүс одоо энд бие сэтгэл оролцсон ийм сайхан бүтээн байгуулалт боллоо. Манай Дархуул аймгийн хувьд бол улсын хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж болон боловсролын хүртээмжээр тэргүүлдэг. За боловсролын ерөнхий хуулийг ахалж ажиллаж болсон энэ тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн сурах эрх зүйн орчныг сайжруулж мөн бас энэ тусгай хэрэгцээтэй дарахныхаа хүүхдүүдтэй жил болгон л одоо хамтын ажиллагаа хийж одоо эцэг эхтэй байн холбоотой ажилладаг. Энэнийхээ хүрээнд бас улсын хурлын гишүүн төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Болдын Жавхлантайгаа хамтраад одоо бас энэ цэцэрлэгийг өнөөдөр бас аймаг орон нутгийн удирдлагуудтайгаа нийлээд одоо сайхан нээлттэй хийж байна. За бидний хувьд бол үндсэндээ энд одоо олон улсын стандартад нийцсэн за зай танхимтай талбайтай мөн тусгай тоног төхөөрөмжтэй бүрэн хэмжээний цэцэрлэгийг хийж байна. За анх цэцэрлэг маань бол нэг 2 тэрбум орчим төгрөгийн одоо ийм төсөвтэй байсан бол 5.8 тэрбум төгрөг болж байна. Тусгай хэрэгцээд хүүхдүүд зориулсан ийм сайхан цэцэрлэгтэй болж байна. Тэгээд дарханчуудын маань одоо хичээл чармаал дарханчуудын маань одоо бас улсын хурлын гишүүдтэй бидэнд хандаж хэлж ойлгуулж бас энэ нийгэм тулгамдж байгаа асуудлуудаа ярьж хэлсний үндсэн дээр бид бүхэн бас энэ Дархан хотынхоо хөгжил дэвшил гэрэлтүүлэг зам дулаан цахилгаан гэдэг одоо нийгмийн одоо дэд бүтц сургууль цэцэрлэг эмнэлэг гэдэг энэ ажлуудыг хийж явдаг. Тэгээ одоо дарханчууд бидний одоо хамтын ажиллагааны үр дүнд улстай бас жишг болох энэ цэцэрлэг бий болж байгаад сэтгэл өндөр байна. Анх 2022 онд эхэлсэн манай 7 дугаар цэцэрлэгийн харьяа өргөтгөл буюу одоо хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээд хүүхдүүд зориулсан цэцэрлэг маань Монгол Улсын хэмжээнд анх удаа одоо нэгдэж байгаарыг онцлог болж байна. Тэгээ би хэд хэдэн чухал зүйлийг онцлон хэмдэглэмээр байна. 2013 онд нэгдсэн 7 дугаар цэцэрлэг маань 15 оноос эхлээд өөрсдийн сайн дурын одоо үндсэн дээр цэцэрлэгийн эрхлэгч мөн ажилтаа албан хаагчдын нэр хөдөлмөрийн үр дүнд за ердийн цэцэрлэг дэрэгдээ тусгай хэрэгцээд хүүхдүүдийг авч хичээлж эхэлсэн. За 15 оноос хойш эхэлсэн энэ үйл ажиллагаа маань өргөжөж бид нар 21 онд одоо цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцахдаа энийг одоо тусад нь гаргасан юм өргөтгөлтөө цэцэрлэг бий болгоё гэдэг санаачлалыг дэвшүүлсэн. За ингээд 21 он зураг төслийг хийгээд улсын хурлын гишүүдтэй Гонгорын Намднэм Жавхлан за мөн Багагийн Батмөр гишүүдтэй одоо тухайн үед санал болгож тавьж ирсэн. За ингээд 22 оны төсөвт эхэлсэн энэ ажил маань боловсролын шинжилсэн хуулиар бас үйл ажиллагаан зогсож бас саатал учирсан. Учир нь одоо тусгай хэрэгцээд хүүхдийн тусгай цэцэрлэг байж болохгүй гэдэг ийм асуудлыг хөндөж тавьсан. За энийг бид нар удаа дараа боловсролын сайд болоод за мөн хүний эрхийн комиссийнханд хүсэл тавьсан. Засгийн газрын хурал болгон дээр бид энэ асуудлыг хөндөж тавьсан. Яг бодит байдал дээр энэ боловсролын тухай хуулийн энэ заалтууд ердийн хэрэгцээд хүүхдүүдтэй зэрэг суралцах энэ боломж байхгүй байна гэдэг шаардлагыг удаа дараа амьдралын бодит үнэг танилцуулж тайлбарлсан. За энэний үндсэн дээр эдгээр байгууллагууд одоо манай 7 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай шат дараатай танилцсны үндсэн дээр энэ бол тусдаа одоо цэцэрлэг байх ёстой байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энэний үндсэн дээр өнөөдөр энэ цэцэрлэг маань нээгдэж тусгай хэрэгцээд хүүхдүүдэд хүлээж авах боломжтой болж байгаа нь их таатай байна. Тэгээд би энэ ажлыг хийсэн
өнөөдрийн төвшөнд хүргэсэн бүх одоо шийдвэр гаргах төвчний одоо улсын хурлын гишүүдтэй за цэцэрлэгийн удирдлагуудтай цэцэрлэгийн багш нартай боловсролын яамныхандаа бас чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлье. Энд одоо суралцж байгаа хүүхдүүдийн ард эцэг эхчүүд маань чөлөөтэй одоо ажил хөдөлмөр эрхлэх боломж нэгж байна. Дээр нь энэ цэцэрлэг нэгдснээр одоо 19 одоо ажлын байр шинээр нэгдэж байна. За хүүхдүүд маань ердийн цэцэрлэгээс тусдаа өөрсөндөө зориулсан юм одоо ая тухтай орчинд одоо засал авах. За мөн одоо энэ ая тухтай орчинд аюулгүй орчинд одоо сэргэн засах үйлчлэгээ аваад одоо ерхий боловсролын сургуулийн суур үйлчлэгээ авах болцлоо одоо бүрдүүлэх ийм одоо төвшөнд суралцах үйлчлэгээ авна гэдэг таатай орчин бүрдэж байгааг илэрхийлээ. Тэгээд бүх хүмүүстээ дахин талархснаа илэрхийлье. Бүгдөө одоо хүүхдийн төлөө заа гэж хэлдэг энэ уриалгын дагуу бүх зүйл дээр одоо хүүхдүүдийн төлөө гар бие сэтгэл нийлж ажиллацгаая гэдэг уриалгыг төвшүүлье. Дархуул аймагт хөгжлийн бэрхшээлтэй 5700 гаруй иргэн байдгаас 700 гаруй нь бага насны хүүхэд байна. Шинэ цэцэрлэгийн 100 хүүхдийн хүчин чадалтай нийт 18 мянга өрөө, 3 бүлэг 9 сэргээн заслын өрөө тасалгаатай бөгөөд усан засал буюу усан бассейнтэй гэдгээрээ онцлогтой. За өнөөдөр Дархуул аймгийн сургуулийн өмнөх боловсролд 144 хүүхэд хамрагдаж байна. За энэ эдгээр хүүхдүүдээс 70 хүүхэд нь манай 7 дугаар цэцэрлэгт хамрагдаж байна. За 16 хүүхэд ердийн бүлэгт хамрагдаж байна. За үлдсэн хүүхдүүд нь нэлээд хүнд хэлбэрийн 100% асаргаатай хүүхдүүд маань энэ шинэхэн цэцэрлэгтээ хамрагданаа. За энэ хүү барилга маань нийт 30 ажилтан ажиллана. За өмнө нь бэлтгэгдсэн 11 ажилтан маань нааша шилжиж ажиллаад шинээр 19 ажлын байр шинээр нэмэгдэж байна. Энэ барилга ашиглалтанд орсноороо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд маань 9 төрлийн сэргээн засал хамрагдана. Одоо жишээлбэл усан засал, гэрлэн засал, спорт засал, химнэл засал, хэл засал, хөдөлмөр засал, хөдөлгөөн засал гэдэг ийм заслуудад хуваарийн дагуу хамрагдаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цогц хөгжлийг аваа явахын бүрэн боломж нэгдэж байна. Хөтөлбөр үргэлжилж байна. Өнгөрөх амралтын өдрүүдэд Дархуул аймаг спортоор амьсгаллаа. Тодорхойлбол Найрамдал мото фестивал 2026-д Дархан Эрдэнэт Өмнө говь Улаанбаатар хотоос 250 гаруй мотоциклчид ирж амжилттай оролцлоо. Азан базан урандор замын хөдөлгөөний хөндлөл, зөв хандлага, аюулгүй зорчийнхаа соёлыг хамтдаа төвөх зорилгоор тус фестивалыг зохион байгуулжээ. Дархан хотод тавтай морил Дархан хотыг зорин ирсэн нийт мотоспорт сонирхох залуучуудаа нийт дарханчуудынхаа өмнөөс чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлье. Найрамдал мотоспорт сонирхох залуучуудын уулзалтанд хүрэлцэн ирж өнөөдөр энэхүү сайхан арга хэмжээнд оролцож байгаа нийт хүмүүстээ мөн зохион байгуулж байгаа залуучуудаа Дархуул аймгийн иргэдийн өмнөөс чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлье. Мөн энэхүү наадмыг зорин ирсэн улсын хурлын гишүүдтэй мөн өөрийн биеэр энэ одоо мотофестивалд оролцож байгаа гишүүдтэй бас талархснаа илэрхийлье. Би мөн бас ялгаагүй челленж авч анх удаа өчигдөр одоо энэ одоо мотоспорт дээр одоо мордож үзлээ. Тэгээ өнөөдөр бас та бүхэнтэйгээ мөр зэрэгцсэн чи явахтаа бас таатай байна. Гэхдээ анх удаа явж байгаа гэдгийг ойлгоорой. Тэгээ бүх хүмүүстээ дахин баярлалаа илэрхийлье. Дархан хотод тавтаа морилж, Дархан хотод эргүү сайхан жил болгон уламж болгож зохион байгуулагдах энэ арга хэмжээнд жил болгон сайхан оролцож байгаараа гэдгийг бас уриалж хэлмээр байна. Мөн тун удахгүй 5 сарын 30-нд Дархан хотод Найрамдал марафон болон энэ марафоны үйл ажиллагаанд хүрэлцэн ирээрэй гэдгийг хэлье. 6 сарын 14-ний өдөр мөн одоо офроуд уралдаан бас Дархан хотод зохион байгуулалтаар төлөвлөж байгаа. Энд бас хүрэлцэн ирж оролцох сонирхороо гэдгийг бас урмаар байна. Бүгдэнд нь баярлалаа гэдгийг илэрхийлж байна. Баярлалаа. Сүүлийн жилүүдэд энэ мото сонирхогчид бол маш хөргөн болж байна. За бүр спортын төвшөнд, энгийн хэрэглээний төвшөнд, за аж ахуйн төвшөнд ч тэр одоо төрөл бүрээр нь одоо ашигладаг болж ирж байна. Тэгэхээр хамгийн гол зүйл бол энэ хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдал. Тэгээ өнөөдрийн энэ Найрамдал мото энэ фестивалийн гол зүйл бол нэгэнт бүгдээрээ юм олоолаа болж байгаа бол замын хөдөлгөөнд маш соёлтой, дүрмтэй, журамтай, маш харилцсан бие хүндэтгэлтэй ингээд хөдөлгөөнд оролцъё. Тэгээ аюулгүй байдал бас дахин аюулгүй байдал гэдэг ийм өрөөтэй оролцож байгаа. Ийм сайхан арга хэмжээ болж байна. Тийм учраас өнөөдөр одоо харанчуудтайгаа залуучуудтайгаа амралтын нэг өдөр одоо ийм сайхан арга хэмжээнд орж байгаа да маш их одоо сэтгэл ханамжтай маш их тийм таашаал авч байна. Би өөрөө бас багасаа энэ спортыг маш их сонирхдаг байсан. Тэгээ нэлээ завсралцсан байсан. Тэгээ одоо хоббигоо эргээд сэргийгээд ингээд салхитаад болоод залуучуудаа явахд маш сайхан. За сайн бацгаана уу. Намайг Билүүн гэдэг Дайсагсан бөмбөгийн тамирчин. Өнөөдөр бол Дархан хотод одоо энэ Найрамдал мото фестивалд бол жогсаахынхаа урилгаар бол үрж ирж оролцож байна. Тэгээ миний хувьд бол өөрөө бас бага мотоциклыг бас нэлээд олон жил унлаа. Тэгээд өнөөдөр энэ арга хэмжээ маань бас Дархан хотод маань маш олон мотоцикл ундаг тий спорт
одоо мото спорт сонирхдаг маш олон залуучууд байдаг юм байна гэдэг өнөөдрөөс хараад бас орон нутагт тийм мото спорт маань ингэж хөгжиж байгааг бол харахад бас гоё харагдаж байна. Тэгээ мэдээж мото спорт сонирхно гэдэг маань бол зүгээр нэг хин хобби гэхээс илүү маш их хариуцлага тий хариуцлага өөрийн аюулгүй байдал болон бас олон зүйлийг авч явдаг. Тийм болохоор мото унж байгаа бүх тамирчид маань бас хариуцлагатай жолоо барих маш мотоцикл унж явах үедээ маш одоо болгоомж сонор сэрэмжтэй яваарай гэж бол захимаар байна. Тэгээд өнөөдөр одоо фестивалд оролцож байгаа бүх залуучууд маань цаашаас нь спортын өндөр амжилт хүсье гэж хэлье. Өнөөдөр Дархан аймагт маань Найрамд мото фестивал 2026 маань амжилттай зохион байгуулагдаад эхэлж байна. За энэ удирдлагын нээлт маань ер нь бол Дархан аймагт маань жил бүр зохион байгуулагддаг. За энэ удаад бол илүү өргөн цар үрээтэй төр болон аймгийнхаа дэмжлэгийг аваад одоогийн байдлаар амжилттай нэгдэж байна. Тэгээд манай Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг, байнгын ажиллагаатай байдаг клубүүд болон крүүнер бол энэ ч хүрэлцэн ирсэн байгаа. Нийтдээ 250 гаруй мотоцикл сонирхогчид бол мотоциклууд бол Дархан аймагт одоогийн байдлаар цуглараад байна. Энэ жилийн маань Найрамд мото фестивал 2026-гийн маань урайлга бол азан базан гэдэг замын хөдөлгөөнийхөө дүрмд аюулгүй зөөлөн болгоомжтой оролцоороо гişүн үүднээс бол моточдынхоо нээлтэн дээр бол бид нар энэ урайлгыг бол дэвшүүлж байгаа. За мэдээж мотоциклыг хэрэгж байгаа манай залуучууд ялангуяа Дархан хотын залуучууд маань бүгдөө соёлтой оролцоороо гэдгийг бол өөрийнхөө зүгээс уриалж байна. За сайн байцгаана уу. Би Two Stroke Riders Club-ийн үүсгэн байгуулагч Зэндэ биш байна. Манай мото клуб маань 2023 онд үүсгэн байгуулагдсан. За үүсгэн байгуулсан цагаас хойш улсын аваргын 5-6 дугаар гараануудад амжилттай зохион байгуулад энэ удаа Дархан Найрамдал мото фестивалд анх удаа хүрэлцэн ирлээ. Үнэхээр сайхан байна. Тэгээд Жавхлан сайдын урилгаар манай клуб анх удаа ирсэн байгаа бүрэн бүрэлдэхүүнээрээ. Тэгээд өрсөнд баярлалаа гэж хэлье. Сүүлийн үед одоо янз янзын тээврийн хэрэгслүүд Монгол улсад нэлээд их орж ирж байгаа учраас хүүхд залуучуудтай замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг сайтар баримтлаж хөдөлгөөнд оролцоорой гэж уриалъя. Two Stroke Riders Club. Найрамдлын Дархан хот бол залуучуудын хот. Тэгээ одоо бид бас аймаг орон нутгийн удирдлагууд улсын хурлын гишүүд бид нар бас Дархандаа ийм бас одоо аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд бий болгохыг их зорж ажиллаж байгаа. Сардаа ямар нэг арга хэмжээтэй байвал манай энэ Дархны бас залуучууд маань хөгжилдөж бас юм дэлхийн соёлтой хөл нийлүүлж алхахаас гадна энэ үйлчлэгээний салбарын одоо энэ бизнест бас их нэмэртэй байдаг. Ер нь дэлхийн том хотууд бол бас энэ эдийн засгаа ингэж тэлж явдаг юм бодлого гэдэг. Тэгээ манай их хурлын гишүүд тэгээ бас аймаг орон нутгийн удирдлагууд бид бүхэн хамтраад одоо бас дахин нэг юм арга хэмжээ хийх болж байгаа одоо баяртай байна. За Найрамдал мото энэ фестивал бол жил болгон уламжлалт болгож явна. Тэгээ бид бол хавар болгон ингээд бас хаврын нээлт гэх намрын хаалт гэж хийх юм төлөвлөгөө бодолтой байна. Тэгээд газрын моточд бол энэ бас хотын соёлын нэг хэлбэр. Тэгээ энэ манай Дархан хот бол залуучуудын хот болохоор зайлшгүй ийм одоо соёл байх ёстой. Энд оролцож байгаа одоо сэтгэл өндөр байна. Сайн уу? Намайг Сака гэдэг. Дархан аймгийн Асуур мото эмэгтэй клубын тэргүүн. Өнөөдөр манайх 11 гишүүнтэй клубын үүсгэн байгуулсан бол яг идэвхтэйгээр 8 гишүүн мото унаад явж дандаа кросс сүрлээ мотоцикл ундаг байгаа. Тэгээд Дархны маань мото нээлтэд ирсэн зочид болон моточтой баярын мэнд хүргье. Замын хөдөлгөөнд аюул ослгүй хамгаалах хэрэгслээ сайн өсөж оролцоорой гэж хэлье. Бацгаано гişтэн клубын гишүүн бэлгүн байна. Манай гişтэн клуб маань байгуулагдаад одоо 3 дахь жилдээ явж байна. Манай клуб 15 гишүүнтэй. Манай клубын хамгийн бяцхан гишүүн маань энэ Болор Сарнаа аавыгаа дагаж мотоцикл унж байгаа охин байгаа энэ. Аав маань манай клубын тэргүүн ган төгсгөө залуу байгаа. Манай клуб нь ерөнхийдөө Монгол орныхоо байгалийн зохицолбор газрууд аяллаар чиглэсэн тийм клуб байгаа. Нийт мотоцикл сонирхогч хүүхэд залуустай хамгаалах хэрэгстэй бүрэн өсөөрэй. Аюулгүй байгаарай, замын хөдөлгөөнийхөө дүрмийг дагаарай. Бүгдэнд нь амжилт хүсье. Мотоцикл унахгүй. Манай мотоцикл Дархан хотын мотоцикл удирдлагын нээлт болж байна. Манайх Эрдэнэт хотоос Эрдэнэтийн омгшил гэдэг клуб бүрдсэн ирлээ. Бид нар одоо энэ жил мотоциклчтэй маш олон фестивал болж байна. Бүгдээрээ 2 дугуйгээр дандаа аялж дугаарч одоо фестивалууд орж явдаг болохоор эхний аялал маань ингээд ийм хөө Дархан хотоос эхэлж байна. Нийт энэ мотоцикл сонирхож залуучуудаа ихэд бас зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо, замын хөдөлгөөнд оролцохдоо сайхан
таск болон хамгаалалтын өгчтэй тэр заашаараа зогсож байна. Тэгээд энэ даханчуудаа мачсан залуучуудаа бас өдөртөлтэй барим дүрья. Сайн байцгаана уу? Улаанбаатар Ронинг Райдерс хөлгүүд болын тамирчин Монгол улсын гавьяа тамирчин Батөвшингийн дэлгүүр хөрөлцгөөснийг долгода баяртай байна. Тэгээд цагаа гарсан байна, зам сайхан байна. Хочтой бодвол гой зам гоё шин замтай болохоор ирэх сайхан саадгүй байлаа. BCH сайхан арга хэмжээ болж байгаад баяртай байна. Өвгөн баяр хөрөлцгөөснийг долгода баяртай байна. Бүх моточтой амжилтыг хүсэж ирээ. Инхүү салхитсан дамхаа моточтой байна. За нийт мото сонирхолтой дараах зөвлөмжийг л цагдаагийн боглоос хүргэж байна. За хоёр дугуйт тээврийн хэрэгсэл маань эмгэгдээ замын хөдөлгөөний дүрм, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцох ёстой. За тэгэхээр энэ клубын зохион байгуулалттай бусдаа бас ингээ залуучууд хүүхдүүдэд нэг одоо сонирхолтой маань бас нэг үлгэр жишээ болоо тий. Яг хамгаалах малгайгаа хүмүүсөөд замын хөдөлгөөнд яаж их орлоо гэдэг байдлыг бас ингээ үлгэр дуурайл болгож ингэж оролцоосоо гэдгийг л нийтийн хүндээ нэгдүгээрт уриалсан. За хоёрдугаарт мэдээж ингээд олон хүн амарсан арга хэмжээ болж байгаа учраас ямар нэгэн байдлаар зам тээврийн осол хэрэг гарахтай хамгийн эрсдэл тохиолдох ийм нөхцөл байдал байгаа учраас зохион байгуулагчдынхаа одоо зохион байгуул замын цагдаагийн одоо насгаас албан агч өгч байгаа шаардлагыг нэгдүгээрт биелүүлээд ингээд замын хөдөлгөөнд одоо соёлтой зөв болсон оролцоороо гэдэг. За ингээд арга хэмжээ тарсны дараа урд урдны жилүүдэд болчихсон нэг бас нэг зөвшлүүд байдаг. За ингээд согтуугаар одоо моцгож олоодох те. За мөн одоо бүрэн бус дугааргүй ч юм уу ингээд замын хөдөлгөөнд оролцох ийм нийтлэг зөвшлүүд гардгаа. Тэгэхээр цагдаагийн байгууллага хян шалгалтыг л тогтмол тавьж байгаа. Учираас дүрмийн дагуу зөв соёлтой боловсон замын хөдөлгөөнд оролцохыг нийт мото сонирхолтой өсөж байна, уриалж байна. Найрамдал мото фестивал 2026-д Дархуул аймгийн автотээврийн төв нь одоо стандартын шаардлагад нийцсэн тээврийн хэрэгсэл мотод өслөг онцлогоо хийж ажиллаж байна. Өнөөдрийн арга хэмжээнд бол одоо нийтдээ 5 орчим мото сонирхогчид мэргэжил арга зүйн зөвлөгөө авч за 20 орчим мото одоо техникийн хэлтийн үйлчлэгт хамрагдсан байна. Дараагийн нэг онцлог мэдээллийг танилцуулъя. Дархан Дугуйн Баяр 2026 нэгдсэн парадад 400 гаруй дугуйчин оролцжээ. Хуучин хэмжээний улсын хэмжээний арга хэмжээнүүд зохион байгуулагдж байгаа. Жил болгоны 5 дугаар сарын эхний 7 хоногийн Бямб гарагт манай Дархан хоттой Дугуйн Баяр буюу Дугуйн спортоор хичээлэх за энэ талын одоо үйл ажиллагааг дэмждэг клубүүд болон холбоодын баярын өдөр байдаг. Тэгээ энэ чиглэлээр бол өнөөдөр Дархан хотод маань хавар цагийн тэр дундаа бол уран дулаан цагийг өгсөн. За Дугуйн спортыг дэмжигчдийн баяр болж байна. За өнөөдрийн үйл ажиллагаа бол мэдээж бол хотын парадаар эхлээд за дээр нь хүүхэд багчууд руу чиглэгдсэн олон тал тэмцээн уралдаанаар бол үргэлжлэхээр зохион байгуулагчдын зүгээс бол анхаарч ингэж бэлтгэж байгаа юм байна. За Дархан сумын зүгээс бол бид бүхэн жил тутам тус үйл ажиллагааг дэмжиж ингэж оролцохоос гадна жилдээ 2 төрлийн олон улсын чанартай тэмцээнийг Дархан хоттой бол бид нар бол зохион байгуулж ингэж бол хэвссэн байгаа. За эхнийх нь бол уулын Бортаа замын 88 км-ийн дугуй. За нөгөөх нь болохоор автозамын 60-аас 90 км-ийн одоо эдгээр уралдаанууд маань олон улсын баг тамирчид ирж оролцдог өргөн хэмжээний ийм наадам боллоо өргөцсөн байна. Тэгээ манай Дархан хотын дугуйчид бол 40 жилийн түүхтэй. Өнөөдөр ч гэсэн бас Дархан хотод бол бараг 20 орчим километр дугуйн замыг тавьж эдгээр иргэдийг бол одоо найдвартай замаар зорчуулахын төлөө орон нутгийн удирдлагууд бас анхаарч байгаа. Цаашдаа ч гэсэн одоо яг энэ үйл ажиллагааг үе шатаа хийх ёстой гэж харж байгаа. Тийм болохоор нийт дугуй сонирхдаг, өөртөө хайртай хөдөлгөөнт эрүүл мэндээр өөрсдийгөө одоо дэмжиж байгаа ард иргэдтэй Дугуйн Баярын өдрийн мэнд хүргье. Дархан аймгийн дугуй сонирхчдын одоо Дугуйн Баярын арга хэмжээ өнөөдөр 5 сарын 2-ны энэ сайхан бэлэг сайн өдрөөр эхэлж байна. Тэгээд энэхүү арга хэмжээнд маань бол 400 орчим одоо дугуй сонирхогчид маань одоо параданд жагсахаар бүртгүүлсэн байгаа. За дараа нь бол тэмцээн болно. Уудын дугуйгаар за 14 ангилалтай, тийм насны ангилалтай тэмцээн болно. Энэ тэмцээнд бол 150 гаруй тамирчид оролцохоор бас бүртгүүлсэн байна.
За зарим байгууллагууд байна бол байгууллагаараа зохион байгуулалтад оролцож байгаа түн талархаж байгаа. За хаан банк, за нэгдсэн эмнэлэг, төмөрлөгийн үйлдвэр гэх мэтчлийн байгууллагууд бол байгууллагаараа зохион байгуулалтад оролцож байна. За тэгээд Дугуйн баярын энэ үйл ажиллагаанд оролцож байгаа нийт хүмүүстэй тэмцээн урдад оролцож байгаа нийт тамирчтай амжилтыг хүсье. Хөтөлбөр үргэлжилж байна. Дараагийн мэдээ. Оюуны ирээдүйн сургууль 2025-аас 2026 оны хичээлийн жилд ариун их амжилтуудыг гаргажээ. Ингээд дэлгэрэнгүй мэдээлэлд анхаарлаа хандуулна. Манфа гэдэг оюуны ирээдүйн сургуулийн 9 ангид суралцдаг. Тэгээд энэ хичээлийн жилд би улсын 36 дугаар биологийн олимпиадад ороод улсаас бүрэлдэхүүн медаль авсан. Төсөлд тэмцсэн англи багш олонний биологийн багш сугамаадаа тэгээд тэссэн бусад багштай болон ээж авдаа яллаа гэсэн. Би 6 дугаар ангиас хойш ерөнхий биологи дуугаас амар сонирхолтой байсан. Тэгээд 6 дугаар ангиас хойш эсвэл жил болгон ерөнхий олимпиадад орцдог байсан. Энэ жил биологийн олимпиад орсон. Наваг хаач гэдэг оюуны ирээдүйн сургуулийн 9 дахь ангийн сурагч. Би энэ жил тэмээ 3 дахь дугаар олимпиадад хүрэх мэдаль. Миний ирээдүйд эзэмших мэргэжтэй холбоотой тэгээд сонирхолтой болохоор энэ мэдээг сонгосон. Амжилт харахад бол гейминг техникийн багшлал бүгдээ дэмжсэн. Тэгээд ангиас багш маань тэгээд гэр бүлийн маань бүгд дэмжсэн. Сайн уу намайг баясгалан үнзэл гэдэг 18 сурагч. Энэ жилдээ ихтэй бол дандаа нэг аймаг талдаа олимпиад болж ирсэн. Физик багийн, математикийн багийн тэгээ нэг удаа одоо англи улсын хэлбэрт ороод мөнгө медаль авсан. Дэмжээд цагаан дурч цаана багшлаа баярлалаа. Секретарч баярлалаа. 3 жил биологийн олимпиадад орсон. Тэгэхээр эхний жилдээ мөнгө, дараагийн 2 жилдээ алт авсан. Тэгээд алт авсан жилдээ улсын олимпиад явсан. Тэгээд эхний удаад нь мөнгө сая яваад хүрэл авсан. За би болохоор өөрөө 2003-аас 13 онд оюуны ирээдүйн сургалт төгссөн. Тийм ер нь 7 дугаар ангиас төгсөх хүртлээр алмаг лагч дээр биологийн олимпиад бэлдчихсэн. Тэгээд 13-аас 17 онд их сургалт төгсөөд тэгээд дахиад бас судлаач оюутнаар Японд сурж байгаа. Тэгээд одоо төгсөх сургалтаа ирээд багшилж байна. Ахуйд аймгийн оюуны ирээдүйн сургуулийн соёлын үйлчлэлийн ажлын одоо хаалтын үйл ажиллагаа болж байна. Манай 2020-аас 2026 оны хичээлийн жилд багш сургалтад маш өндөр амжилттай Ахуйд аймагт мандат байршуултай энэ хичээлийн жилийг бол өндөрлж байна. Миний хувьд болохоор улсын техник хүндэгийн олимпиадад төрүүлээд ахтаа бол анхны алтан медаль авчихсан. За тэгээд бусад манай судалгаанууд одоо англи, математик төлбөрийн судалгаанууд маш их амжилттай оролцож аймаг болон улсын олимпиад тэмцээнд өндөр амжилттай оролцсон. Сарнэр одоо ерөнхийдөө бас техник хүндэгийн олимпиадад оролцоод за тэгээд нисэх цагаар авч цагаар роботын төлөөр бол аймагтай одоо автомобиль хэлээр авчиж улсад амжилттай оролцсон байна. Багшийн бүрийн автомобиль уур боловсрол. Оюуны ирээдүйн сургууль маань 2025-аас 26 оны хичээлийн жил бид бүхэн багшлах олон суралцахыг дэмжин нэгж олон ээж хичээлийн сургалтын чанарыг дээшлүүлэхийг зорилго одоо ажиллаж байна. За 5 сарын 1-нд бид бүхэн соёл хүмүүжлийн ажлынхаа хаалтын үйл ажиллагааг эцэг их болон нийт сурагчдынхаа дунд зохион байгууллаа. За энэ хичээлийн жил бид бүхэн спорт, урлаг, за анги нийт болон улсын төрөлцөө олимпиадад амжилт ариунтай оролцлоо. За ингээд улсын төрөлцөө олимпиадын 2-ын даваанд нийтдээ 60 суралцагч маань алтан хүрэл медаль эзэлсэн. Үүнээс алтан медаль 12, хүрэл медаль 31, мөнгөн медаль 16 хүрсэн. За ингээд өнгөрсөн хичээлийн жилээс ахуулаад боловсролын газраас анги нийтийн масс олимпиадыг зохион байгуулдаг болоод за тэгээд энд манахаас 22 бүлэг маань эхний 3 байранд эзэлснээс 1-р байранд 6 анги, 2-р байранд 8 анги, 3-р байранд 6 анги, тусгай байрыг 2 анги эзэлсэн ийм амжилт ариунтай оролцлоо. За улсын төрөлцөө олимпиадын 3-ын даваанд дизайн технологийн багш Ууганбаатар маань улсад алтан медаль авлаа. За биологийн багш Батгэлэгт маань хошоо медалийг авч энэ жил бол хүрэл медаль авсан ийм амжилттай оролцсон. За хүүхдүүдийн хувьд бол 4 хүрэл медаль, 1 тусгай байр эзэлсэн. За спортын хувьд бол сагсан бөмбөг, за гар бөмбөгийн урлагийн тэмцээнүүдэд аймаг болон олон улсын чанартай урлагийн тэмцээнд алтан медаль 45, хүрэл медаль 36, за мөнгөн медаль 48-ыг авсан.
улсын гар бөмбөгийн тэмцээнд жавхлан багш маань улсын аврах шалгуулах тэмцээнд эрэгтэй эмэгтэй баг тамирчтай аваад явсан байна. За урлагийн амжилттай болохоор бүр очир багшин хичээлүүлдэг. За морин хуур, яочин, за үндэсний хөгжимтгүү хэмээх дугуйлан маань аймгийн урлагийн тэмцээнд амжилттай оролцоод сая тэргүүн байрыг эзэлсэн. Ийм амжилт ариунтай хичээлийн жилээ ерөөхдөө соёл хүмүүстийн ажлыг хаагаад одоо үлдсэн сар гарын хугацаанд болоод бид бүхэн эсэлтийн ерхий шалгалт, анги дэвших шалгалт болон улсын шалгалт руугаа үйл ажиллагаа төлөвлөж ажиллаж байна. Үзэгч та бүхэндээ бид дотоод орон нутгийн мэдээлэл танилцууллаа. Харин одоо энэ хэсэгт Дархан улс элэн төв аймагуудын цаг аарын мэдээлэл хүргэнэ. Төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөрийн шинэ 7 хоногийн даваагаргийн эхний дугаар үзэгч танд хүрлээ. Анхаарлаа хандуулсан баярлалаа. Та бүхэн орой бүрийн 19 цагаас бидний бэлтгэсэн шинэ мэдээллүүдийг хүлээн авч үзэх боломжтой шүү. Баяр та үзэгчдээ.